Туршилт 8. Энэ туршилтаар цахилгаан халаагуураас өгөх энергийг тооцоолж усны хувийн дулаан багтаамжийг тодорхойлох болно. За энэ аргад бид усны температурыг өөрчлөөд өгж байгаа дулааны энергийг хэмжээд эндээсээ усны хувийн дулаан багтаамжийг тодорхойлох болно. За биднэрт дараах хэрэглэгдэхүүнүүд хэрэг болно. За энд калориметр байна. За термометр хэрэг болно. За мөн шилэн аяга, савтаа ус. За тэгээд жин, за мөн хүчтлийн үсгүүр, холбогч утаснууд, секундометр хэрэг болно. Эхлээд туршилтад ашиглах усны массыг тодорхойлох хэрэгтэй. Тэр шилийн стакана тавиад тэгээд жингээ нойллно. Хоосон шилэн аягийг жин дээр тавиад хуваарийг нойллно. Ойролцоогоор 150 мл орчим ус хийж массыг олно. Эмчсэн утгаа хөснөгдөд тэмдэглээд дараа нь калориметр дотроо ус, дүрдэг халаагуур, термометр хийж дулааны тэнцвэр тогттол хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. Ингэхдээ усны анхны температурыг тэмдэглэж авна. Дүрдэг халаагуураа асааж усны температур 10 орчим Цельсиор нэмэгдэх хүртэл халаана. Энэ хугацааг секундометр ашиглаж хэмжиж авах хэрэгтэй. Ойролцоогоор 39.8 Цельс боллоо. Халаагуурыг унтраагаад хугацааг нь тэмдэглэж авъя. Эхлээд хүчтэй гүйдлийн утгыг ашиглаж дүрдэг халаагуурын чадлыг тооцоолъё. Ингэхдээ дараах томьёог ашиглана. Чадлыг хугацаагаар үржүүлж халаагуураас өгсөн нийт энергийг тооцоолно. Манай туршилтад халаагуураас өгсөн энерги 6514 жоул гарч байна. Харин усны хувийн дулаан багтаамжийг тодорхойлохын тулд дараах тэгшдэглийг ашиглана. Халаагуураас өгсөн дулаан усны масс температурын өөрчлөлтийг орлуулж хувийн дулаан багтаамжийг тодорхойлбол 5110 жоул кг Цельс гарч байна. Энэ удаагийн туршилтаар усны хувийн дулаан багтаамжийг тодорхойллоо. Хувийн дулаан багтаамж нь онлын утга нь усных 4200 жоул кг Цельс байдаг. Бидний олсон хэмжилтийн утга болохоор энээс хамаагүй өндөр гарч байна. Үүний учир нь болохоор халаагуураас өгж байгаа нийт энерги зөвхөн усны температурыг нэмэгдүүлэхэд зарцуулагдаагүй. Үүнээс гадна калориметрийг халаах, термометрийг халаах, орчинд дулаан алдагдах зэрэг шалтгаануудаас болоод бидний хэмжилтийн утга бага зэрэг өөр гарч байгаа гэсэн үг ээ. Туршилтыг жинхэнэ утгад илүү ойрхон үр дүн гаргахын тулд хэрхэн сайжруулах болох талаар тунгаан бодоорой.